Зя сайн байцгаана уу? За үнэхээр уучлаарай. Тэгээ цагаан сарын үеэр тааруулаад нэг Монгол соёлыг харуулсан аним контент оруулна гэж би их хүсдэг байсан. Тэгээ үнэхээр ялчгүй заавал таараагүй учраас энэхүү контентыг оройтсон ч гэсэн одоо оруулах цаг нь ирлээ. За энэ зам нээлттэй хийх ёстой. Нэгэн төрлийн кино одоо аль бие усрахад нээлттэй хийхээр болсон. За энэхүү кино бол одоо энэ манганаас сэтүүлж гарч ирж байгаа. Which Life in Mongol. За японоор бол Temaku no Jadogaru. За монголоор орчуулах юм бол Монгол дахь шулмын амьдрал гэх мэт нэртэйгээр гарч ирж байгаа Монголын соёлыг ерөнхийдөө нэлийн тодорх харуулсан баг анхны манга болж гарч ирж байна. За ерөнхийдөө бол нэг хідэн төрлийн асуудал энэ манган дээр харагдаж магадгүй. Нэгт түүхийн жоохон буруу цаг хугацаанд явж иж магадгүй. Хоёрт түүхэн дөрүүд нь иймэрхүү газруудад яг түүхийн цаг хугацаанд явсан гэж ерөнхийдөө бол нэлийн их маргаан гарах байх. За тийм учраас хэдүүлээ нэг юмыг анзаарцгаая. За энэ бол түүхэн манга биш. Яг түүхэн баримтан дээрээс тулгуурсан гэхээс илүүтэйгээр за нэлийн уран зохиолын хэлбэр рүү орж ирж ирэн зүгээр түүхэн цаг үеийг зүгээр уран зохиолын хэлбэр шилжүүлээд өөрсдийнхоороо зохиосон за манга тохиомл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. За манганд орцгоё. За зохиол эхлэх үед бид бүгдэнд харуулах ёстой газар бол Ираны нэгэн нутаг дэвсгэр дээрх боолын худалдааны талаарх хэсэг гарч эхэлнэ. За Христийн тооллын 1213 оны үед гэдгээрээ бас биднэрт сонирхолтой байх бах. Тухайн үеийн Иран болон Ирак, Афганистан, Туркменстан, Армен, Азербайджан, Гүрж, Турк, тэгээ баруун Пакистаны ер нь нутаг дэвсгэрт байдаг. Хуучнаар бол Хорезм гэдэг нэрээр алдартай байсан улс гэсэн. А зохиолын ихэнд нэгэн одоо баян айл гэх үү? Эсвэл язгууртан айл гэх үү? За тэрхүү айлын нэгэн хатагтай энд ирж одоо боолын худалдаач тэр ирэн боол худалдаж авах гэж байгаа талаараа асуух бол. За боолын худалдаач нь бол энд байгаа олон төрлийн боолуудыг харуулan бүгд л их сайн мундаг боолууд гэх зэрэг одоо танилцуулга хийж өгтөн. Харин боолын худалдаачны хэлж байгаагаар энд байгаа нэг боол бүр 800 дирхамын үнэтэй гэдгийг сануулж байна. За тэгтэл үнэтэй байсан учраас ерөнхийдөө бол өөр боол худалдаж авах гэдэг. За боолын худалдаач би тэгвэл танд санал болгох нэгэн өөр нэгэн боол байна надаа. За энэ бол нэг залуухан охин бөгөөд түүний нэрийг Ситара гэдэг нэртэй гэдэг одоо танилцуулж эхэлнэ. За энд бүгдэнд одоо бидний гол дүр болох Ситара охины талаарх танилцуулга орж ирнэ. Тэр бол үзэсгэлэнтэй. Ердөө л жоохон хүүхэд. Гэхдээ маш сайхан инээмсэглэлтэй байдаг гэдгийг та бүхэн анзаарах хэрэгтэй. Тэгин боолын худалдаач үргэлжлүүлэн хэрвээ би түүнийг одоо зөв айлд нь өрчлүүлэн одоо зөв айлд нь өгч чадах юм бол тэр бол үнэхээр одоо язгууртны үнэхээр мундаг одоо зарц болж чадах юм гэдгийг би та бүхэнд амлаж байна хэмэх нэрээр одоо ситараг магтаж эхэлнэ. За тэгтэл боолын 8-аач үргэлжлүүлэн үүгээ хэлнэ. За хоризмын эзэнт гүрэнд ерөнхийдөө бол боолуудад одоо боловсралтай болохоо зөвшөөрсөн байдаг. Та энэхүү боол ерөнхийдөө танаа гэрт суралцсан тодорхой хэмжээний одоо эрдэм мэдлэг сурч чадах юм бол за танаа одоо залуу эзэн Мухаммедид бол одоо яг энэ нэр хүндийн талаас бол маш тийм хэрэгтэй зүйл болох болно гэх нэртэйгээр за ерөнхийдөө Батима гэмэх хадагтай. За энэхүү Ситара гэмэх нэртэй охин маань ерөн Батима хадагтай гэрч шавлан суухаар болсон байдаг. За Батима хадагтай бол түүний ах нь бол одоо багш шийдэг бөгөөд энэхүү охинд бол тодорхой нэг зүйлийг сургаж чадах юм бол маш үн цэнтэй зүйл болох ёстой гэдгийг ахта тайлбарлан за энэ охинд одоо сургалтыг хэвтүүлдэг. За тэр хоёрын сурах зүйл бол маш энгийн анхны зүйл бол энэ а исламын шашинтай хүмүүст бол одоо Коран гэх нэртэй одоо өөрсдийнх нь ариун номыг унших одоо эхэлдэг. За тэгээд Фатимад ерөөхдөө бол Фатима хатагтай ерөнхийдөө бол ахаасаа хүсэн ситарад анхны одоо ном унших аргыг зааж өгдөг. Даанч энэхүү охин маань ном унших болгондоо ерөөхдөө урдлаас нь сайн ойлгосон ойлгоогүй нь мэддэхгүй байнга л инээмсэглэх болно. Зүгээр л инээмсэглээд байх болно. За тэгсэн чинь энэ удаа түүний ах нь за энэ охинд бол ямар ч найдвар алгадаа тэр юм заах болгоно над руу хараад зүгээр л инээмсэглээд байна гэж хэлэн Фатима ерөөхдөө бол ахтайгаа жоохон маргаалтан. За энд болж байгаа үйл явдал жоохон тавгүй болж байна гэдэг. За энэ хүн цаг мөчийг ашиглан Ситара энэ гэрээс нь гарan. Би яг үүндээ хин нэгний зарагцсан бараа шиг баймааргүй. Би яг үүндээ гэртээ хармаар байна. Би энэ газараас зүхтах хэрэгтэй гэж хэлнэ. За харин ингээд энэ хавар хисүүчилж явж явах зураа нэгэн хүүг олж хардаг. За тэрхүү хүү бол яг өмнө нь ярьж байсан одоо залуу эзэн Мухаммед хэмэх нэртэй энэ гэрийн одоо заламж халаа болсон нэгэн төрлийн язгууртан байгуул. За хүү Ситараг олж хараад гайхан энд юу болоод байна? Йоо чи намайг айлгчлаа. Гэтэл зөрүүлэн Ситара би энэ газараас яаж гарах вэ? Гарах гарцсан хаашаа юм бол хэмээн асууж байдаг. За тэгтэл хүү гайхан. За чи энэ бүгдийг хардаа. Чи бүр эрэгтэй хүний урд үсээ нухгүйгээр надад гарч ирлээ шүү дээ хэмээн исламын шашны нэгэн төрлийн ёсыг ярьж байгаа гэсэн. За тэгтэл Фатима эзэгтэй нэгэн туслах цаатлаас нь гарч ирнэ. Хүү чи хаашаа хадлах болчих вэ? Хаашаа бид нар чамайг зөндөө хайлаа гэж асууж ирлээ. Хүү цаатлаас нь өө энэ охин сая гарах гар цайгаал явж исэн болж таарсан гэж хэлдэг.
За эцэст нь Ситарагийн хувьд бол энэ бүх зүйлд одоо байрагдсан дээшээ гарч ирж одоо бүгдэнд нь загнуулж байгаа хэсэг гарна. Чи ийм зүйл хийснийхэн төлөө ямар ч байсан шийтгэл хүртдэг шүү дээ. Чи боол олсон гэдгийг мэдэж байна уу гэх мэттэйгээр одоо Ситарагийн Патимагийн нэгэн боол эзэгтэй загинж байх гарч ирнэ гэсэн үг. За яг энэ үед Ситарагийн хувьд бол яг үннээ хэлэх болно. Би яг үнэндээ энэ газар байхыг хүсэхгүй байна. Би зүгээр л буцмаар байна. Би гэртээ харимаар байна. Би зүгээр л ээж дээр очимоор байна гэж хэлэх болно. Гэвтэл яг энэ үед өөрийнх нь гонигт түүхийг хуваалцсан. Яг үндэ миний ээж үхсэн. Түүний нөхөр намайг зарсан гэж хэлэх болно. За түрүүний боол бус үргэлжлүүлэн. Чи яг үндэ энэ газар энгийн хүн байхаа болсон гэдгийг мэдэж байна уу? Одоо тэр чиний ярьж байгаа газар чиний гэр байхаа болсон. Чи одоо бол боол. Чи үнэхээр эрх чөлөөтэй энэ авахыг хүсэж байвал чи маш сайн боловсрол эзэмших хэрэгтэй. Тэгээд чи сайн хүнд зарагдах хэрэгтэй. Тэгжижил чи эндээс гарах болно гэдгийг өөрт нь сануулж өг. Гэтэл Седара охины хувьд бол би юу ч сурмааргүй байна. Би яг үүндээ сурахыг үзье яддаг. Ингээл сураад байх юм бол би үзэсгэлэнтэй байха болно шүү дээ. Би яагаад үүнийг хийх ёстой юм бэ? Үүнийг хийх юм бол миний үн цэн үнэхээр өснө гэж юу? Үнэхээр би ингэдлээ гэсэн ч гэсэн та бүгд намайг үнэхээр холын холд авч дахин зархал болно шүү дээ гэж өөрт нь сануул. За яг үүндээ Сидара охины хувьд бол үнэхээр жоохон хүүхдийн одоо зан гаргаж байгаа. Яг үүндээ хаашаа явахаа мэдэхгүй одоо юу болсон гэдгийг мэдэхгүй байх үед түрүүний залуу эзэн Мухаммед хэмээх нэртэй хүү гарч ирнэ. Тэгж түүнийг за бидний нөхцөл байдал өөр байж болох ч гэсэн наашиг хүрээдэр би чам нэг зүйлийг харуулъя гэж хэлэх болно. За тэр хоёр дээвэр дээр гарч ирээ. Түрүүний боол эмэгтэйд за нэгэн төрлийн тоогоог захиж авчирсан болгон тодорхой. За түрүүний тоогоог байран залуу эзэн Мухаммед яасан бэ гэхээр дээвэр дээрээс тэр тоогоог газар унгаах болно. Тэгтэл тоогоо газар унгахтаа зэрэгцэн. Асар том чимээ, асар том шуугантай чимээ гарах үед тэндээс бүх хүмүүс айн энэ ч одоо юу болоод байна хэмээн гайхав. Ихэнх том хүмүүс бол энэ ямар нэгэн одоо нүүдэлчдийн хийж бушин зэвсэгүү энэ манай дайснууд биднэр лөө дайрж байна. Ийм том чимээ гарч байгааг бодоход яалт ч утсан дайсан л байх ёстой хэмээн нэртэй бүгд тэр хавар паниктгуулна. Тэгтэл Мухаммед хүү гарч ирээд та хоёр яагаад энэ бүхнийг мэдсэн мөртлөө бусад хүмүүс шиг айсан байдалтай байхгүй байгаа мэдэж гин үү? Ягаад та хоёр ийм амар тайван байгаа вэ гэдгийг мэдэж гин үү? Ягаад гэвэл та хоёр намайг юу хийж байгааг яг тэр үед харсан. Яг юунаас болж энэ чимээ гарсан гэдгийг мэдчихсэн. Та хоёр юунаас болж ийм чимээ гарах ёстой гэдгийг ч ойлгож байсан. Та хоёрт нэг ийм төрлийн мэдлэг толгойч нь суусан учраас та хоёр энд одоо ямар ч тийм сүртэйгээр хариу үйлдэл үзүүлээгүй бусад чиг гэж хэлнэ. Тэгтэл түрүүний боол бүсгүй болон Ситара охин хоёр за тийм ээ баг тийм юм болчих шиг боллоо гэх байдлаар хандаж идэв. Тэгтэл Мухаммед хүү энэ бол ерөөсөө л сурах гэдэг зүйлийн бүх утга учир юм гэж хариулах болно. Тэгж Мухаммед хүү яг одоо чи хаана байгаагаа сайн мэдэхгүй байж болох ч гэсэн яг юу болж байгаа, яг юу үүний дараа болохыг мэдэж байна. Энэ л энэ л доор байсан одоо миний ах дүүсийг айлгсан чимээг бол та бүхэн анзаарах хэрэгтэй гэж хэлнэ. Тийм ч учраас чи илүү сайн сурах хэрэгтэй, тиймээс ч илүү ухаалаг болох хэрэгтэй. Ямар ч нөхцөл байдалд очисон, ямар ч асуудал гарч ирсэн энэ бүх зүйл чамд туслах болно гэдгийг Мухаммед хүү сануулах бол. Тэгээ Мухаммед хүү гайхан түрүүн ямар ч юм гарсныг авгах нэрж үзэх үед авгахаа энэ бол миний хийсэн ажил юм хэмээн одоо тэлж явах байлаа. За үүнээс хэд хоног өнгөрлөө. Ситара охин бол энэ хавьтад даасан зогсож ерөнхийдөө бол гэрийн үйлчлэгч хийж за болж өдөө цагаараа суурч одоо бүхэл одоо тэр хавь хүмүүс тусалж өгдөг. Харин энэхүү үед бол энэ газар ямар очиртай газар байсан бэ гэхээр энэ бол эрдэмтдийн гэр гэдэг нэртэй газар байсан болон тодорхой бол. За харин 100 цаг ирж ерөнхийдөө бол Ситара охин Фатима хаадагтад үйлчлэн. Энэ одоо бид нэр Фатима хаадагтын гоо сайхандаа одоо анхаарч буй одоо хамгийн үзэсгэлэнтэй хувцас өмсөн байх дүр зургийг олж харах болно. Харин энэ үед Фатима болон Ситара одоо түүний банц боол зэрэг хамтдаа хов баз юм ярьж байх зургаар. Харин үүний дараа юу хийдэв вэ гэхээр Ситара охин Аллах хэмээх нэртэй одоо эдний бурхны шашны номыг одоо уншаад за тэгвэл энэ дээр Аллахын нэгэн одоо үгийг илэрхийлсэн зүйл нь за энэ бүх зүйл бол Диважингийнх энэ бүх зүйл бол дэлхийх энд бүх ярьсан зүйл бол Аллахын хэмээх нэртэйгээр одоо тарин юм уу одоо энэ шашны бас нэгэн сургаалт үгнүүд уншиж байгаа хэсэг гарч ирнэ гэсэн үг. За яг энэ үеэр залуу эзэн Мухаммед орж ирэх бөгөөд тэр хоёрын яриа илүү гүн үргэлжлэх бай. За тэгсэн залуу эзэн Мухаммед Ситараг дуудаж гарч ирээд юм ярих гэтэл урдаас нь харж чаддгүй. За энэ бол исламын шашны нөө эмэгтэй хүнтэй одоо суугаагүй бол үсийн одоо алчуураар бүртгээгүй харж болохгүй гэсэн нэг ёс байгаа гэдэг. Тэр ёсондоо дагагдаг. Чигээрээ харж чадахгүй хөө тэр хоёр юм ярьж байгаа болно. Харин залуу эзэн Мухаммедийн хувьд Ситараг жоохон охин гэмээр одоо аашаалдаг. Гэхдээ үнэндээ Ситара 12-оос ч
доош настай, магадгүй түүнээс ихчүүж магадгүй. Харин Мухаммедийн үед бол 12 настай гэдэг нь тодорхой. За энэ үед бол Мухаммед хүүгийн бас нэгэн одоо дотроо бодож явдаг зүйлийн талаар ярих болно. За хамааруудын хэмээх нэртэй одоо нэгэн багш түүнд одоо хичээл заадаг. Тэгтэл сүүлийн үед би нэг л одоо мэдлэг надад дутаад байгаа юм шиг мэдрэмж төрөх болсон гэдгийг одоо хуваалцаж байна. Тэгээ үргэлжлүүлэн би өшөө илүү сурахыг хүсэж байгаа бол энэ газараас явах ёстой. Энэ тэрнгөөр очиж янз янзын мэдлэг мэдээллийг одоо өөртөө зулгааж авах ёстой гэдэг талаар хуваалцаж. Тэгээд өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлийг би яг одоо удахгүй Нишабур хэмээх нэртэй газар одоо маш одоо алдартай байгаа нэгэн багш нар очих болно. Тэгээд нэг л өдөр би Шиагийн муслимын талаар, Сүнни муслимын талаар, Супи христианы талаар за тэгээд ямар нэгэн айдол шүтгч нарын талаар би олж мэдэх болно. Тэгэд би тэр бүгдээс мэдлэгийн дотроос нь зулгааж аваад өөртөө хэрэгтэй бүх зүйлээр нь өөртөө ухаан болгож авах болно хэмээх нэртэй одоо ярьж байгаа гэсэн. За энэ дээр ярьсан idol worshipper гэдэг нь болохоор буддизмыг бас ярьсан юм байна. За нэг хальт зогсоогоод хэлэхэд бол яг хөө энд нөгөө нэг лалын шинжтэй хүмүүсийн амьдралыг биднэрт илүү харуулад байгаа гэсэн. Яг нэг юм дундад зууны үеийн лалын шинжний амьдрал өөрөө соёл тэг ёс тэгээд мэдлэг хүлээж авах юм нь болохоор короноос гадна ингээд нэг цөөхөн хитэн мэдлэгийн одоо нөөц байдаг. Энэ хүү ерөөхдөө бол анзаараад энэ цаашаага бүх мэдлэгийг одоо цуглуулахын төлөө дэлхийгээр аялах гээд байгаа талаар хуваалцаж байгаа. За тэр хоёрыг яриад дуусны дараа түрүүний л одоо нөгөө нэг бүх диважн болон ертөнцид тэгээд аллах тамаарах талаар яриагаа дотор бодож сууж идэг. За харин 100 цаг өнгөрч намар цаг болохтой зэгээр ихсэн. За түрүүний яриад байсан залуу эзэн Мухаммед хэмээх нэртэй дүр маань явах болж байна. Түүний ээж за үш маш сайн сураарэ. Эцгийнх нь нэр хүндийг битгий унгаагаарэ гэж хэлээд хүүгээ явуулах болно. За харин Ситара түрүүний хүүг явуулж байхдаа маш гонигтайгаар түүнийг явуулж байхад тест гарч ирнэ. Харин хүүгийн асуусан асуултууд чи одоо хүртэл уншиж чаддаг болсон биз дээ гэж асуухад тийм ээ гэж хариулах болно. За тэгвэл ийм болсон бол би чамруу захиа явуулах болно гэж хэлэх болно. Тэгээд хэрвээ чи уншиж чаддаг болсон бол чи энэхүү захиаг уншаарай. Тэгээ эндээс бас олон зүйлийг сурч аваар. Тэгээ миний ээж бас энэхүү захиаг уншиж өгөх болно шүү гэдгийг өөрт нь сануулах болно. Тийм ч учраас би ирээдүйд багш болохоор чам дээр баг зэрэг практис буюу одоо дадлага хийгээд авъя л гэж хэлнэ. Тэгээд энэ хоёрын салсан тэр өдөр сайн анзаарах юм бол Мухаммед түүний лен том болсон Ситара охин эндэ байж байх болно. За үүгээр манганы эхний чаптар дуусч байна. За манганы 2 дахь чаптар эхлэх үед хотыг мандаг нэгэн төрлийн цэргүүдийг харуулсан. За тэрбэр цэргүүд бол төөс цэргүүд хэмээх нэртэй цэргүүд. За тэд бүгд хотын периметрийг ерөөхдөө бол антах гэж орж ирсэн. За харин хотын гадна тал саяхан одоо маш хүнд зэвсгэлсэн одоо нүүдэлчд харагдах болсон гэдэг мэдээлэл гарч ирсэн гэсэн үг энд зэрэгцээд. За энэ үзэрэгцэн түрүүний боол эмэгтэй одоо өөрийнхөө ирсэн газрынхын талаар хуваалцсан. За тэр бол далайтай маш ойрхон нар болон далай хоёр яг л зэрэгцэж одоо харагддаг тийм газар байдаг талаар хуваалцсан гэсэн. За энэ бол нэлийн хол газараас ирсэн магадгүй Европын тэр хавьяас ирсэн боол бүсгүй байх шиг байна. За харин үргэлжлүүлэн одоо ээж нь Батима хэмээх нэртэй ээж нь одоо хүүгийнхэн захиаг одоо ситараагаар уншуулъя гэж дуудсан байдаг. За ситара хурц ирэн одоо захиаг нь уншиж өгөхөд байтал энд аль хэдийн 8 жил өнгөрсөн. Би гэрээ орхиод би маш олон төрлийн мэдээллийг суралцаж авсан. За энд бол философи, математик, ирмийн судлал, за бичиг үсэг судлал гих зэрэг маш олон төрлийн мэдлийг би сурлаа. За тэгээд танд ч гэсэн амар амгалан хүсье тий аллах тантай зүг байгаасаа гэж хүсэж байна хэмээх нэртэй одоо муслим маягаар одоо захиагаа дуусгаж байгаа хэсэг гарч ирнэ гэсэн. За түүний явсан газар бол Нишабур хэмээх нэртэй одоо маш эртний бас нэг том хотуудын нэг. За тэрхүү хот бол одоо маш олон тооны эрдэмтэд одоо цугладаг газар гэсэн. За тэгээд энэхүү газар ерөнхийдөө бол теологи буюу одоо теори үзэхээс илүүтэйгээр илүү одоо тийм хийж болох одоо бодит одоо шинжлэх ухааны зүйлсийг би энэ туршиж байна. Тэгээд олон төр шин зүйлийг сурч байна. Би энд илүү өөрийгөө илүү одоо тийм ухаалгаар дахин бүтээж байгаа гэдгийг би олж мэдж байгаа гэх зэрэг одоо хуваалцсан байна. За тэгээ захианыхаа төгсгөлд бол Ситара одоо миний захиаг уншиж байгаа хамгийн том чиг шүү дээ. Та тэдэд Евклид болон Платоны хэмээх нэртэй хоёр зүйлийг зааж өгөөч хэмээх нэртэй хүссэн байна. За энэ бол одоо лалын шинтнүүдийн бас нэгэн сурж авсан дэлхийн шинжлэх ухааны салбараас олж авсан мэдлэг мэдээлэл байдаг. За тэр үед нь Евклидийн элемент хэмээх нэртэй маш том номыг дэлгэн дэлхийн хэмжээ урт болон диаметрийн талаас судалгаануудыг олж харах болно. За үүнтээс үргэлжлүүлэн бас нэгэн номыг үзүүлэхэд нь Альбринис бук хэмээх нэртэй бас лалын шинжний одоо астрологийн талаар ном болох нь тодорхой байна. За энэхүү ном бол өөрөө бүр сонирхолтой юм нь өөрөө дэлхийн диаметрийг одоо 2163-ын парасан хэмээх нэртэй одоо юугаар яасан. Тэгээ нийт урт нь 6800 байх ёстой. Тэгэд энэ дэлхий дээр ийм газрууд байдаг.
За энэхүү газарт нүүд Энэтхэг харагдаж байна, Перс харагдаж байна, Араб харагдаж байна, Сир харагдаж байна. Тэгээ Варангун Sea. За ер нь бол энэ газрын зураг бол ер нь Ираныг тойрсон улсуудыг бол ерөөхдөө харуулж байгаа гэсэн үг. Гэтэ эндээс ингээд сайн харах юм бол дэлхийн газрын зураг өвгөр бас жоохон дутуу байгааг нь бид нараас харж болох. Цаа булан талд нь Барбарес гэж бичсэн байгаанууд нь л монголчууд болж л таарад байгаа юм шиг байгаа энэ номон дээр. За энэхүү теоремын тусламжтайгаар бол за нарны тусгалыг ашиглан уулын уртыг харьцуулан за янз бүрийн шинжлэх ухааны онцлогуудыг халлан дэлхийн уртыг олсон талаархал маш сонирхолтой баримтуудыг гаргаж ирнэ. За тэгээд үүний хамгийн сонирхолтой зүйлийг чи мэдхүү гэж хэлэхэд за ерөнхийдөө бол энэ Ситарагийн толгой бол баг зэргийн дэлгэгдэж байгаа юм шиг одоо дүр төрхөд гарч ирэх болно. За Ситара бүтэн өдрийн туршийн талаар бодон бодно. Одоо энэ талаар юу босон талаар бодож явах үед түүний ах нь одоо орж ирэн за манай хот бол нүүдэлчдэд эзлэгдлээ. Тийм учраас бид нар зүхтаах шаардлагатай бол. Тийм учраас би та хэдийг энэ доор одоо байршуулъя гэж хэлэн гэрийнхэн доотлын шалыг ухан гаргаж ирээд зоо давхарт нэгэн зойрын давхар байх болно. За энэхүү давхар дотор одоо үнцэд синтээ одоо бүх зүйлээ хаваад энд байгаа одоо бүх хүмүүс тэр зойрын өрөөлөгөө нүүдэлчдээс зүхтааж орж байгаа гэсэн үг. За энд хэд хоног идэх хоол хүнс болон усыг үлдээ. За тэгээд тэрэн дотор бага зэрэг эрдэм мэдлэгийн зүйл ялангуяа Сетарагийн хувьд бол нүүдэлчд дайрч байгаа энэ хүн номнуудыг хамгийн түрүүлж нуух хэрэгтэй хэмээн хамгийн үнцэнтэй номнуудаа аваад энэ доошоо орж ирнэ. За яг энэ үед Батима хаадагтай өөрийнхөө одоо төрөлх нутгийн талаар хуваалцвал. За түүний төрөлх нутаг лөө одоо үргэлжил нүүдэлчид дайрсаар ирсэн. Тэгээд ямар нэг байдлаар тэд нэр ингээд намааг бол манай гэр бүлийнхний хизээж одоо оролдож байгаагүй тийм учраас ингээ ороход бол ер нь аюулгүй гэж хэлэх болно. За талд нь анхудаага монголчуудын талаар гарч ирж вэ. За монголчууд бол хотын хааны гадаа түрүүн ярьж байсан хот дотор байсан бүх цэргүүдийг алаад энэ дотор ямар нэгэн боловсралтай болон одоо эрдэмтэд үлдсэн байна уу? Бидэнд одоо эрдэмтэд л хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээн нэгэн Чингис хааны цэрэг хэлж байгаа гэсэн. За тэгээд Чингис хааны цэрэг тэнд байгаа нэгэн одоо өөрийнх нь жанжиндаа хатна. Бид хотын хааны 3 хоногийн дотор эвднэ. Тийм ч учраас одоо хот руу ороод одоо үлдэгдэл хүмүүсээ бид нар цуглуулах болно гэдгийг сануул. За тэгээд таны харж байгаагаар энд байгаа бид нар бүх зэргүүдийг алсан. Тэгээд энд бол одоо ямар ч бид нартай одоо тэрсэлдэх хүмүүсэнд үлдээгүй. Тэд үнэхээр тэнийг юмаа бид нар зүгээр л ялагдах байсан юм одоо жанжиндаа тушаал болгож байгаа гэсэн. За тэгтэл түрүүн ярьж байсан тэр жанжин гээд байсан хүн яг үүндээ Чингис хааны хүү болох Тулуу байсан. Тулуу хот дотор явна. Энэ дотор би ямар нэгэн зүйлийг олохоо мэдэж байна гэж хэллээд хотоор зүгээр л сэлгүүцэж явж исэн болж таа. За харин буцаж манганы панел эргэлдэн бид бүгд бол за Батима хатагтай болон Ситара хоёр дээр ирж ирэх болно. За Ситара тэнд за гайхшран энд юу болоод байгаа энэ дотор одоо юу болох ёстой талаар хуваалцаж байдаг. За зөмөрөө тэмэх нэртэй түүний ах болон бусд нь биднийг удахгүй ирээд авах болно. Тэгэд энэ дээргээ зүйлс улам сайжрах болно гэх нэрээр одоо Батима хатагтай сануулж байна гэсэн. За Батима хатагтай үргэлжлүүлэн за түүний фадер буюу одоо түүний аав яг энэ замаар ингэж явж байсан. Тэгээд тэр аавынхын замын талыг л яг л дагаж байгаа хүн. Хэрвээ бид нэр сүүлд Мухаммедийн захиаг уншсан бол тэр ямар нэгэн одоо шинжлэх ухааны юм дээр очиод тулж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Бидний сонгосон зүйл нь одоо түүний одоо амьдралын замд болох учраас хэрвээ тэр энэ замлыг сонгосон тохиолдолд чи түүний хажууд хамгийн ойрхон байх ёстой хүн шүү хэмээн Ситарад одоо сануулж байгаа хэсэг гарч ирнэ гэсэн үг. За тэгээд толгой дээр нь гинт хөлийн дуу орж ирэх үед тэнд нэгэн чимээ гарч ирэн. За энэ юун чимээ вэ гэх нэрээр одоо Батима хатагта бодож идэл. За энэ зумрууд болон түүний ахтай одоо босоод хүмүүс энд ирж байна хэмээн одоо баярлж тэр хэдийн таазын одоо суулж авахд дээд талаас нь түрүүний яриад байсан. Чингис хааны одоо отгон хүү болох Тулуу гарч ирэх болно. За энэ удаа Тулуу одоо шагналаа авсан царайтайгаар тэнд байгаа бүх хүмүүс рүү харах бол. За Ситара болон Батима хоёрын хувь заяа бол нэгэн шийдэгдэн. За энд юу болоод байгаа талаар гайхан. Та бүгд нүүдэлчдүү яах гэсэн юм бэ хэмээн нэртэй гайхан байж байх хэсэг гарч ирэх болно. За Тулуун туслах доошоо орон. За бид бүгд олж чадлаа. Энэ бид бүгдийн хайгаад байсан ном мөн бэ? Энэ бол Евклидийн одоо ном хэмээх нэртэй номыг бид нар олж чадлаа гэж хэл гайх байж байтал Тулуу дотроо багталтайгаар хаа ашгүйдээ би үнийг оллоо. Би үний төлөө л энд ирсэн ямар нэгэн зүйлийг олох ёстой гэдэг би мэдэж байсан юм хэмээн нэрдэг байх болно. За тэгэж үргэлжлүүл надад бусад номнууд нь бол хэрэггүй. Бусад одоо үн тэтлүүд нь өөрсөндөө авчвал надад энэ байхад болно гэж хэлээ цаашаагаа явах бол. Батима хатагтай түүнд сандран энд байсан ганц ч номыг би алдаж болохгүй. Энэ бүх ном миний аим шиг үнцэнтэй зүйл хэмээн одоо Тулуун өөдөөс харж байтал Ситара гарч ирэн энд хулгай хийсэн эрэгтэйч бэ, эмэгтэйч бэ ямар ч хүн түүний гарыг таслах ялтай гэдгийг та мэдэж байна уу? Тийм болохоор наад номоо бидэнд буцааж өгөөч хэмээн нэртэй Ситара гарч ирнэ. Тэгтэл Тулуу гайхан
Энд юу болоод байгааг нь түүний орчуулагч орчуулж өгөхөд тэр намайг одоо хулгайч гэсэн үү гэж одоо хэлэн одоо гайхшрах. Тэгтээ толуу гарч ирнэ. Чи бүх зүйлийг андуурсан бололтой хүүхэн минь. Энд наран доор байгаа бүх хүмүүс бүх зүйл ердөө л миний аа болох Чингис хааны бүх зүйл гэдгийг чи ойлгох хэрэгтэй хэмээн. За энэ хүү үгийг орчуулагч тэднэрт одоо перс хэлээр дамжуулж хэлж өгөн. За үүнд босон үйл явдлыг харан чи их зоригтой жоох охин бололтой. Тэгтээ чи энэ бүх зүйлд тэнцэхгүй байна хэмээн чам шиг сул дорой нэгэн ганцхан хийх ёстой зүйл нь бид бүгдээс айх ёстой юм хэмээн өөрийнх нь нэгэн туслахаараа сэлмээд залаахад Патимаг нуруунд тушаа газар нь сэлмэр зүсэх болно. Уг нь бол Сидараад ирсэн сэлмийг Патима хамгаалан түүний урд дор орж сэлмийг нь авах үед хүн болгон тэнд гайхан энд болсон үйл явдал бол маш сонирхолтой байх болно.